Та түрүү ярилцлага эхлэхээс өмнө бас ил галд лаанд эрчим энерги сэргээх тухай яриад байсан шүү дээ. Энэ нэр үнэхээр бас сэтгэл сэргээгээд байгааг нь мэдээд байгаа хэрнээ цаана яг ямар үйл явц өрнөд байгааг нь бас л ойлгохгүй. Зүгээр нь монгол хүн болгон тэлгалын дэргэд байгаа л одоо сүүлийн үед айлууд энэ камен зовх гээл дуу чимээтэй халаал яагаад ийм юм руу ингээд ойртоод энэ цаагаараа ер нь юу болоод идэх юм бэ? Хүний ухамсар гэдэг зүйл чи өөрөө байгалийн мөн чанартай. Байгалийн мэдээлэлтэй зүйл байхгүй. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөтөж подкаст шинэ оны тусгай дугаараа сонсогч та бүхэнд хүргэх гээд бэлэн боллоо. Тэгэхээр бид 9-р сарын 29-ний өдөр далд хумсрын олон улсын мастер ууган жаргалтай далд хумсартай даалгавар өг нэртэй эхний подкастыг хийсэн. Ингээд сонсогч таны хүсэлтээр 2 дахь дугаараа шинэ оныг өгтөж хийж байгаа нь энэ юм аа. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр бид хоёрын сонсогчдоо үзэгчдэд зориулж одоо өмнөх подкастын сэтгэлдлүүдийг харсан. Дахин одоо ийм дугаар хийж өгөөч. Далд хумсрын тухай илүү дэлгэрэнгүй мэдмээр байна, техникүүдийн мэдмээр байна гэсэн юм санал хүсэлтүүд их байсан. Тэгээ энэ санал хүсэлтийг тоохгүйгээр бас хэдэн сар явлаа. Тэгээ шинэ оны одоо юу гэдгийг тусгай дугаар болгож сонсогчдоо зориулж байгаа бэлэг гэдэг юм уу болгож дахин өөрийг тань урьсан. Ирсэнд баярлалаа. За та бүхэндээ баярлалаа. Үзэгчдийнхаа бас одоо тэр хүсэлтийг хүлээж авч энэ үзэгчтэй мэдээж яг хүндэлж сонсож хариуг нь одоо бас гоё ингэж шинэ оны баярын дугаар болгож бэлгэлнэ гэдэг чинь хамгийн гоё одоо өгөөмөр сайхан анхаарал шүү тэгээд энэ сайхан арт эрчмийг хамтдаа төвөж аваад талархаж байна. За өмнөх дугаар дээр би бас подкастаа эхлэхдээ хэлжсэн. За миний мэдлэг болвол далд хумсрын талаар, бясалгалын талаар мэдлэг хомс юм аа. Гэхдээ цаанаасаа надад сонирхол төрөөд идэг болохоор гэжсэн. Тухайн үеэ бодох юм бол харьцангуй арай өөр болсон. Тийм болохоор далд ухамсар гэдэг чинь одоо миний одоогийн ойлголтоор бол хүн өөртөөгөө ажиллах тухай хин нэг өөрчлөлгээд байдаг. Гэтэл одоо ер нь ихэнх дийлэнх юм надад өөртөө идэх юм байна. Би өөрийгөө сонсож чадвал хүнийг биш өөрийгөө өөрчлөхөд дотоод сэтгэл амар амгалан болж амьдрахад илүү тухтай, илүү амар болох юм байна гэдгийг мэдсэн. Тэгэхээр түрүүн таны хэлсэн сэдв бол далд ухамсартайгаа амьд харилцаа үүсгэе гэсэн чинь амьдралд үнэхээр ойрхон санагцсан. Одоо бид нар гэртээ очиод утсаа барайл амьд харилцаа ерөөсөө байхгүй те. Зөвхөн бодит байдал дээр гэр бүлийнхний дунд ийм байна. Харин хүн өөртөөгөө амьд харилцаа үүсэхгүй байгаа гэдг нь юу вэ? Далд ухамсартайгаа нэрээ бид нар амьд харилцааг яаж үүсгэх вэ? Тийм, далд ухамсарыг одоо бид нар гаднаас нь далд ухамсар гэдэг ойлголт ч өөрөө маш том ойлголт. Тэнгүүд энэ том ойлголтын дээр далд ухамсарыг өөрөө амьд харилцаа үүсдэг түлхүүр нь нээх одоо алхам нь болохоор техник нь болохоор бясалгал юм аа. Тэгэхээр далд ухамсарын бясалгал гэдгээд нийлээд ороод ирэхээр ямар хүчтэй байх нь, ямар одоо чадамжтай байх нь, ямар их төвлөрөлттэй байх нь, ямар их анхааралтай байх нь бүр гарцааг болчихж байгаа юм. Тэгэхээр ер нь бол бид нар далд ухамсартай яг яаж хүрэх гээд байгаа юм бэ гэхээр нөгөө төвлөрөл анзаарга сэрхүү гэдэг байгаа зүйлсүүд чинь ухамсар гэдэг байгаа зүйлсүүд чинь яг л энэ хүү бясалгалын техникээр л дамжиж иж хаалга удаан болгох юм байна. Тэгэхээр хүн далд ухамсартайгаа яг тэр дотоод амьд харилцааг үүсгэж яг л бүр ингэж өөртөө далд ухамсараа ингэж гоё нэгтгэхийн тулд эргээр нэгтгэхийн тулд бүр яг найз шиг ингэж гоё маш гоё ярилцах хэрэгтэй. Өглөө шүдэн угаахаас өмнө хамгийн түрүүний үйлдэл бол одоо далд ухамсартайгаа ингээд нэг харилцаа амьд харилцаа үүсгээд хийчихье. Хамгийн түрүүнд. Тэгээд үүсгэсэн бахад та далд ухамсараа жолоодож чадна, чиглүүлж чадна, удирдах чадна. Яг өөрийнхөө тэр өдрийг ямар зорилготойгоор авч явах гээд байгаа тэр зорилгынхаа дагуу хөдөлгөж чадна гэсэн үг байхгүй. Та тэрийг одоо ингээд хөдөлгөж чаддаг амьд харилцаа нь эргээд цаашаа яаж үргэлжлэх юм бэ гэхээр хилдэг түлхүүр өгнүүд байна, далд ухамсарын үйлбэрүүд байна. Тэр зүйлсүүдийг та яг дадал болгоод хийгээд ах юм бол нэг л мэдгэд та нөгөө өнгөрсөнд байгаад байдаг гэсэн ч юм уу ирээдүрөө санаа зовоод байдаг гэсэн зүйлсүүдээс алсуур болоод гадагшаа асгаад исэн анхаарлаа олж авна. Нэгэн цул болно. Гадагшаа асгаад исэн төвлөрлөө олж авна. Нэг болно. Гадагшаа тэмүүлээд исэн тэр зүйлсүүдээ бүгдийг нь олж авна. Гадагшаа ингээд бүх ухамсараа чиглүүлээд исэн ухамсараа олж авна. Тэгэхээр эн чинь нөгөө яг бидний хайгаад байгаа зүйлс чинь яг мөн чанартай тэр л дотоод мэдлэг чинь танд бол бүх зүйл байгаад байна. Асуудал байвал танил аваад байна.
бас боломж бас л танд л байгаа. Сөргөөр ярих юм бол танд бүх асуудал ямар нэгэн асуудалтай тулгарлаа гэхэд асуудлын ихүүсвэр нь та өөрөө. Гэхдээ эргээд ярихад танд тэгвэл бас л зах хязгааргүй боломжууд байна уу гэвэл байна. Тэг хүмүүс бол яг далд ухамсараа мэдхгүй анзаарахгүй ашигладгүй гэж байгаа хүмүүс ч гэсэн л мэдхгүйгээр далд ухамсараа хүн өдөр тутамдаа хэрэглээл явж байгаа. Хамгийн гол нь мэдхгүйгээр хэрэглээд байгаа. Мэдхгүйгээр хэрэглээд ухамсаргүйгээр хэрэглээд байхлаар хамгийн гол нөгөө сөрөг үр дүнгууд бидний хүсээгүй үр дүнгууд гараад байгаа байхгүй. Нийс хүн болгон энэ бүх бид одоо Монгол улсыг олон улсын бүхэл хүмүүс далд ухамсараараа амьдарч байгаа. Хүний зүрх сэтгэл мөн чанар ажиллаж байгаа бол далд ухамсар ажиллаж л байдаг. Тийм учраас нөгөө санамсаргүйгээр хэрэглээл, тэ мэдхгүйгээр хэрэглээл, ухамсаргүйгээр л хэрэглээд байгаа гэсэн үг байхгүй. Нэг жишээ ярихад хүн одоо ингээл нэг хоёр хүн байлаа гэхэд нэг нь би л ухамсараараа амьдардаг гэд хэллээ гэхэд нэг нь далд ухамсараараа амьдардаг гэж хэллээ гэж бод. Гэтэл хоёулаа далд ухамсараараа л амьдарч байгаа. Нэг нь зүгээр өөрийгөө ил ухамсараараа амьдардаг л гэж бодож байгаа. Ил ухамсар дээр гаргаад байгаа тэр шийдвэрүүд чинь цаана өгдөд байгаа улс хуурын далд ухамсараараа гарч байгаа гэдгийг ойлгохгүй байхгүй. Тэнгүүд өөртөө далд ухамсар байгаа өгөөч мэдэхгүй явж байгаа юм байна шүү. Миний далд ухамсар ажилтдаг ч юм уу эсвэл зарим хүмүүсийн ажилтдаг минийх ажилтгүй гэд мэд тиймэрхүү ойлголттой хүртэл явж байгаа юм байдаг. Тэнгүүд хүн болгон далд ухамсар ч юм байна. Тэр бүр одоо чинь хамгийн энгийнээр ажилтдаг үгүүг нь мэдхийн тулд та сэрүүлэггүйгээр хүртэл сэрж болж байгаа байхгүй. Та өглөө 5 цагт босъё, 7 цагт босъё гингүүд та унтахтаа далд ухамсартаа би өглөө 5 цагт босох даалгавраа өглөө 3 удаа давтамжтай л би өглөө 5 цагт босъё гэдэг төвлөрлөө өглөө. Тэг хит хоног тавтаад үзэрээ та яг 5 цагтаа л босно. Та яг 7 цагтаа л босно. Тэгэхээр энэ далд ухамсар ажиллаж ийн надад байна үгүй гэдгийг мэдхийн тулд ингэж хамгийн энгийн зүйлсээр хүртэл өөрийгөө шалгаж явах хэрэгтэй байхгүй. Тэгээд нэг мэдж байгааг нэг ажиллаж байгааг нь ойлгочоод ирэхээр нөгөө хоёр хүн чинь ингээд ил ухамсараараа амьдардаг гэдэг хүн чинь би чи яг ухтаа бол яг л их үүсвэртэй бол би далд ухамсараараа амьдардаг байсан юм шүү дээ. Хамгийн гол нь нэг би мэдхгүйгээр хэрэгэлдэг байсан юм байна. Ухамсаргүйгээр замбраагүй эмх замбраагүй хэрэгэлдэг байсан юм байна. Тэгээ нөгөө эмх замбраагүй ухамсаргүй хэрэглээд амьдралд нь нөгөө сөрөг зүйлсүүд бий болоод байгаа. Хүсээгүй зүйлсүүд нь бий болоод байна гэсэн. Ийм нэг ерөөлөдөг штэ. Өөртөө хүсэж байгаа сайхан бүхнээ би танд хүсье гэд. Тэгсэн чинь хүн хизээд ер нь өөртөө муу муухайг хүсдэггүй. Өөр өөрийнхөө муухайг ч сайхныг ч хүнээр хилүүлдэггүй бас мэддэг. Гэхдээ тэрийг одоо энэ далд ухамсартайгаа амт харилцаа үүсгэнэ гэдэг нь зориудаар техниктэйгээр өөрийгөө сонсно гэсэн үг мөн үү? Мөн. Ухамсартай байх хэрэгтэй байна. Далд ухамсартай амьд харилцаа үүсгэнэ гэдэг нь бүх төвлөрлөө өөр дөр авчирна. 5 мэдрэхүүгээр ингээд бидний одоо ил ингээд шууд мэдрэхүүгээр хараагаараа алдаад байгаа зүйлээ дотор хараан дээр авчирна. Шууд ингээд үнэрлээл энэ зүйл юм а барьж үзэл яг энэ барьж байгаа энэ зүйл материалог зүйл юм а та барьсан зүйлд итгэж штэ. Энийг барьж чадахгүй бол та ухамсарыг барьж чадахгүй. Барьж чадахгүй болохоор ухамсар байхгүй юм байна гэж ойлгож болохгүй шүү дээ. Энэнтэй адилханаар та зөвхөн ингэж харж байгаа зүйлээ юм уу сонсож байгаа зүйлээ байдаг гэдэгт итгэжээд тэнгууд нөгөө далд ухамсараа ингэ барьж чадахгүй болохоор байдаггүй гэж бодчих. Гэтэл нөгөө зүйл чинь тэнд нөөц хэлбэрээрээ баялаг хэлбэрээрээ таны яг ингэж бүх чадамжийг тодорхойлох бүр улс суурь таны одоо алт эрдэнэс байгаа байхгүй таны уурхал гэсэн үг байхгүй. Тэнгууд тэр 5 мэдрэхүү рүү чиглүүлээд байгаа зүйлсээсээ хэсэг та салаад гадаад орчноос болоод байгаа зүйлсээсээ та өөрийгөө салаад өдөр бүр нэг далд ухамсартайгаа амьд харилцаа үүсгээд өөрийгөө тогтоогоо далд ухамсартай ир суу гэж бүр тэ зааварчилгаа өгөөд тэгээд гадагшаа алдаад байгаа төвлөрлөө дотгошин авчираад төвлөрлөө би далд ухамсар дээр авчирлаа гадна насгаад байгаа анхаарлыг авчирлаа анхаарлын цаана юу оршоод байна гэхээр төвлөрөл оршоод байгаа төвлөрлийн цаашаа чанагс зүйлдээ нөгөө ухамсар оршоод байгаа юм. Ухамсарын цаашаа чандад нь сэрхүү оршоод байгаа. Сэрхүү гэдэг нь өөрөө нарийн эмх замбраатай долгион. Нөгөө бидний төв мэдрэлийн систем тарих гэдэг чинь энэхүү одоо нөгөө эмх замбраатай яг тэр цахилгааны утас суучиг юм нарийн утас долгион судснууд ингээд холбоос ажиллаж гин гэсэн үг байна. Тархины систем, зүрхний систем дэр. Тэнгүүд хүмүүс энэ зүйлсүүгээ яаж нэвтэрч чадахгүй байгаад байгаа гэхээр одоо энэ үед бол хитрхи гадагш нь хасгачаад байна. Тэг бүх зүйл гадаадаас шалтгаантай, гадаад орчин макрогоос шалтгаантай гэж үзэнгүүтээ сөрөг зүйлсүүдийг
бодоод за яг ямар үед энэ далд ухамсар ажиллахгүй болоог үсэд хаалт үсэд байна вэ гэхлээр өдөр тутамдаа бол уурлаад бухимдаад ахлаар хүний ухамсарын холбоос салчиж байгаа байхгүй нэмэх замбрааг болж байна. Танд стресс та ингээл физик бизнесээ эхлээл анзаарах хэрэгтэй өөрийгөө. Ер нь өөрийгөө жоохон ажиглаж явах, анзаараад явах хэрэгтэй гэсэн. Физик биеийг анзаараад үзэхэд л та төв мэдрэлийн систем дээр чинь ямар алдаанууд гарч ийн вэхээр тарих мэдрэл төв мэдрэлийн нейроны систем дээр чинь болохоор бодлууд нь ямар вэ те? Та эсвэл дандаа л муу зүйл бодоод байна уу? Сөрөг бодлууд бодоод байна уу? Гэх юм бол алдаа заагаад эхэлж байгаа. Физик бие дээр чинь та дандаа танд ядрал үүсэж гин үү? Би ядарч гин үү гэж асуух хэрэгтэй. Тэгвэл ядрахгүй байхын тулд та физик бие яаж тэ эрүүл дадалтай яаж зөв сайн нойрыг аваад амрах хэрэгтэй гэдэг зүйл дээр та анхаарал эхлэхэд л физик бие чинь гүн нойрыг авч амардаг. Тэгвэл тэр за тэнгүүд ядарч байна уу? Толгой ч өвдөлөө нүү те? За энэ ингээл ихэнх шатны энэ асуултнуудаас эхлээл та далд ухамсар руу харьцаж эхлэх хэрэгтэй. Физик бие тэгээ төв мэдрэлийн систем, зүрхний системийн энэ хүүшийн холбоосуудыг үүсгэхгүй талтай стрессээс өөрийгөө ангижруулах. Энэ зүйлсүүдийг хийж эхлэх хэрэгтэй. Нөгөө амьд харилцааг л үүсгэж хэрэгтэй гэсэн. Одоо би таны ярьж байгааг хүлээн зөвшөөрч сонсож байгаа. Магадгүй 10 жилийн өмнө байсан бол юу яагаад энэ багш надад те энэ хүн надад зөвхөн өөртөөгөө ажиллах тухай, өөрийгөө өнгөж харах тухай яриад байгаа болоо гэд нүүрэн дээрээ ахаа гэж сонсож байгаа ч гэсэн би дотроо эсэргүүцээд сонсож явах байлаа. Тэгтэл одоо би тухайн үеэс одоо 20 эдтэйгээс эхлээл ажил сургуулаа төгсөөл ажил амьдралд ингээл ороод явж байгаа штэ. Ихэнх хугацаанд нь хүн өөрчлөхийн төлөө энэ ингээд байгаа юм чинь би яаж юу н өөрийнхөө ажиллах юм. Тэр хүн надад тийм боломж өгөхгүй байгаа юм чи би юу н яаж тийх ингээл яваад исэн байна. Сүүлийн хэдэн жил болохоор за ерөөсөө үнэхээр барахгүй юм байна. Би ингээд ядаж энэ дотор өөрчлөгдөө 50 байх юм бол би ядаж өөрийнхөөрөө байх юм бол илүү 50 байна гэдгийг анзаараад байгаа болохоор би хүлээн зөвшөөрөөд байна. Тэгтэл ингээд би чи энэ хоёрын хооронд бас сэтгэл санаагаар нэлээд уунж их юм болж байгаа штэ. Гэтэл би энийг техниктэйгээр биш. Зүгээр л өөрийнхөө туулснаар өөртөө ингээд хар ухаанаар ингээд өөрийгөө хүчилж байгаа байхгүй. Тэгэхээр одоо сонсож байгаа хүмүүс нэрээ бас л хэцүү шүү гэж мэдчихэл байгаа. Тэгэхээр та хамгийн гол нь зөв техниктэйгээр гээд байгаа штэ. Зөв ажиллах хэрэгтэй байна. Ингээд тал тийш нь одоо далд ухамсарыг эвлээ. Эмх замраагүй болгомооргүй байна гэсэн. Одоо хүн болгоо нэрээ хүсэж чинь би ч гэсэндээ за би л ер нь асуудлын гол нь юм байна штэ. Би өөрөө өөрчлөгдөж байж би үнэхээр өөр 50 байх юм байна гэж мэдчихэж байгаа. Тэгэд энэ хүмүүст зориуллаа та нэг эмх зэгцтэнд нь оруулж хэлж өгөөш. Тэгээд тэр далд ухамсарыг бас л зөв байлгамаар байна. Өөртөө сайныг хүсэж байгаа хэрнээ өөрөө мэдхгүй муу тийшээгээ яваад байна штэ. Тэг яг зөв. Тэгэхээр нөгөө бид нар нөгөө хүмүүсээс зүйл ямар нэгэн зүйл шалтгаалаад байна ч гэдэг юм уу. Ямар нэгэн сорилт учрахад ч юм уу, ямар нэгэн бэрхшээл учрахад тэгээд хайгаад байдаг. Гэтэл нөгөө хүн удирдна гэдэг ч юм уу те тэр зүйл чи эцэст өөрийгөө удирдах л өөрийгөө удирдах байгаа хүн бол ямар ч харилцаан дээр шийдлийг олоод шийдлэрээ гараад ирнэ. Зөв замаар туулаа гараад ирнэ гэсэн үг байхгүй юу? Ямар ч хүнтэй таарсан байлаа гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө удирдах чадж байгаа хүн эргээд хүмүүстэй харилцахдаа гэр бүл эргэн тойрон ажлын хамт олонтойгоо харилцахдаа яг л өөрийгөө удирдах чадж байгаа учраас бусад хүмүүстэй сайхан удирдах чадчих харьцна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр та өөрийгөө удирдах чадвал бусад хүмүүс таны X удаагийн давтамж байхгүй. Энэ бол бүр гарцаагүй. Тийм. Тэгэхээр өөрийнхөө учрыг олчих юм бол та бусад хүмүүсийн учрыг олчихно. Бас гарцаагүй. Тэгэхээр маш энгийн байхгүй ер нь бол уг нь. Гарц нь бол маш энгийн гэсэн үг. Гэхдээ мэдээж энэ дадлыг олж авах далд ухамсараа одоо бас далд ухамсар чи өөрөө потенциал ухамсарын үед маш хүчтэй зүйлс бас таны зэвсэг байгаад шүү дээ. Энэ зэвсгийг та бас гоё эмх замбраатаагаар тий асуусныхаа доо ашиглахын тулд хэрвээ та энэнд маш сайн өгөгдлийг өгж, маш сайн даалгаврыг өгж, өдөр болгон л та энэнтэй ажиллахгүй бол эн чинь өөрөө бас энийг та өөрөө жолоодох эзэн та байхгүй, түлхүүрэн та. Тэгээд бяцлаглалын аргаар явах юм бол их хурдан аргаар явах гэдэг байхгүй. Нөгөө махан биеэр ингээд тулаал цаг хугацаа алдаал байжснаас техниктэйгээр сайхан явчих юм бол цаг хугацаа алдахгүйгээр сайхан өртөөгөө ажиллах боломжуудыг олоод авчиж байгаа учраас бид нар боломжул их байна гэсэн үг. Тийм. Одоо тэгэхээр өөртөөгөө ажиллах, энэ далд ухамсарыг эмх замбраатай сайнаар ажилуулах өмнөх дугаар дээр тасгалууд хоёлаа хийсэн шүү дээ бясалгал. Тэгээ тэр бясалгалыг бас хүмүүс сонсогчдод дагаж хийсэн байсан. Өдөр болгон
дагаж хийж байгаа өдөр болгон энэ подкастыг сонсож байгаа гэсэн хүмүүс бас цөөнгүй байсан. Тэгэхээр зөв зэгцтэй ажиллуулахын тулд бясалгалтай эхлээд тослуулга түрүүн тайлсан те бясалгалтай далд тухамсар нийлжээж илүү хүчрэхэг болтгоо гэд дүүнээс ингээл нүд айнаас суугаал за одоо сайхан болох ёстой шүү бүдэх ёстой шүү гэдэг бас биш л юм шиг байгаа юм. Тийм өнгөцхөн үлдчихсэн тийм баг. Тийм тэгэхээр хоёлаа манай үзэгчид угаасаа тэгвэл нөгөө яг юу н шийдэл нь яг юу байна тий үйлдэл нь юу байна гэдгийг хэлхийл гэж байгаа тий. Тэгэхээр бидний бас зорж байгаа энэ гой баярын дугаарын бас ач холбогдол нь ч гэсэн энэ дугаарыг үзснээрээ энэ ярилцлагыг сонсснороо манай үзэгч сонсогчдын сэтгэл өргөгдөн угаасаа тийм гоё долгионоор тийм гоё одоо ирчмээр ярьж байгаа учраас те зүрх сэтгэлээс зүрх сэтгэлийн хооронд одоо үзэгч сонсогчдоо аз жаргалыг авчрах гүн амар амгалан авчрах гүн аз жаргалтай зам гүн бодлого байх те энэ төвшинг ингэж авчрахын тулд бас хийж байгаа учраас үйлдэлээ гоё зааж үгүй. Тэгээд өглөө болгонг та далд ухамсартайгаар шинэ харилцаа амьд харилцаагаар эхлүүлж өдрийнхөө одоо тэр эмх замбраатай зорилгыг өгж ухамсартай зорилго далд ухамсар өөртөө зорилго өгөхөд их дуртай. Далд ухамсар танд ер нь маш их хайртай. Та тэрийг нэгдмэл болгож нэг олоод авчих юм бол нэгэн цул гэдгээ ойлгоод та далд ухамсартайгаа нэгдчихэл юм бол бүр даалгавар авах айгуу дуртай, зорилго авах дуртай, тэгжиж ажилдаг, сорилтуудыг зөв даван туулахад бэлэн байж идэг. Тийм учраас та өдрийг эхлүүлэхдээ далд ухамсартайгаа эхлүүлчих. Ундахдаа даалгавраа өгчих өмнөх дугаард хэлж өгсөн тий. Ингээд хослуулаад сайхан явчих юм бол та нөгөө хүсэж байгаа тэнцвэртэй амьдралаа бий болгоно. Нөгөө хүсэж байгаа өөрийнхөө тий зорилгуудад хүрнэ. Хувь хүний хүсэл эрмэлзлээ биелүүлнэ гэд маш олон гоё дагалдах зүйлсүүдийг та ингээд аясаараа дээд ухамсартай гоё хүчиж байгаа байхгүй. Хүн болгонд өдөр болгон эсвэл 7 хоногт ядаж нэг удаа одоо сүүлийн мотивац гэж яриад байгаа да өөртөө ирч энергийг өгөх, идэвхжлийг өгөх, итгэлийг өгөх юм аргууд хэрэгтэй байгаад байдаг штэ шаардлагатай. Тэгэл нэг одоо яг гоё хүмүүсийн битсэн үг үйлдэлүүд байна л да. Гэтэл надад таарсан тэр хүн өдөр болгон тийм юм надад хэлж өгөөл өдөр болгон намайг за ингээ босоороо ирч хүчтэй байшгүй гэд хэлээд авахгүй штэ. Тэгэхээр ер нь яаж хийж бодсон ямар сонголт нь би өөрийгөө хин нэгнээс шалтгааллахгүйгээр чиглүүлж явах хэрэгтэй юм байна. Тэгээ хин нэгний байгаа байдлаас болж миний аз жаргал байхгүй болж болохгүй юм байна. Тийм учраас яалчгүй далд ухамсартай өглөө болгон амьд харилцаа үүсгэж одоо энэ дасгалыг сурах хэрэгтэй юм байна. Хин нэгнээс харьяатахгүй тийм ээ. Яг зөв. Нөгөө хүн чинь хүнд найдаад ирэхээрээ ер нь бол ингэж явах энэ яг таны ярьдаг чи маш зөв баггүй нөгөө ямар нэгэн зүйлд найдаад ч юм уу те ингээд ирэхээр хүн өөрөө сул болж эхэлдэг байхгүй. Ухамсараа алдаж эхэлдэг. Тэгэхээр ер нь хүн илүү найдах зүйл нь хийм бэ гэхээр та өөрөө байхгүй. Та өөрөө өртөл найд. Өөрийнхөө ухамсарт итгэлд. Та өөрийнхөө тэр ухамсарт бүр зайлшгүй итгэх хэрэгтэй. Тэгэхэд эхний ээлжинд бол одоо ингээд таны ухамсар танд итгэж өгөхгүй. Нөгөө яахын анхаарлаг өөр аюу олон жил явцсан те нөгөө далд ухамсараа байдаг гэдгийг ч мэдэхгүй 20 30 жил явцсан хүн чинь тэрийг мэдэхгүй ингээ алдаа авчиж байгаа. Тэгэхээр эний чинь та энэ дэлхийд юу өгмөр байгаа юм те. Бид нар өглөг өгөх стол гэж яриад идэг, буян үлдэх стол гэж яриад идэг. Явж юу энэ өглөг гэдэг чинь материалын өглөг бол өөрөө хэмжээ хязгаартай зүйл. Тэ эн чинь бас ингээд хэмжээ хязгаартай учраас хязгаарын дээрээ тулж очиод гацсан шүү дээ, цогсон шүү дээ. Тийм болохоор бид нар маш тийм том өглөгийг те хэмжээ зах хязгааргүйгээр өгөхийн тулд өглөө болгон та энэ дэлхийд юу нийлүүлмээр байгаа, ямар зүйлийг үйлдвэрлэмээр байгаа. Та ч гэсэн үйлдвэрлэгч шүү дээ. Тэгвэл бид нар бүгдээ энерги үйлдвэрлэгч байхгүй. Далд ухамсарыг үйлдвэрлэгч. Тэгвэл та энэ дэлхийд амар амгаланг үйлдвэрлэмээр байна уу? Тэгвэл та энэ хөө гоё өөртөө бяцлах, өөртөө ажиллах зүйлийг сонголтоо тий. Та энэ дэлхийд тэгвэл бүрэн дүүрнийг нийлүүлмээр байна уу? Тий. Та төрсөн нутагтаа одоо сайхан ирчмийг илгээмээр байна уу? Тий. Төрсөн нутагтаа талархлыг илгээмээр байна уу? Очиж штэ илгээлтэй. Тэгээ өөрийгөө та далд ухамсартаа цоо шинээр өдөр болгон бүтээмээр байна уу? Бүтээ тий. Үнэхээр сонирхолтой, маш гоё ирчмүүдийг авна. Та дотоод хүчийг мэдрэнэ. Хүн өөрийнхөө дотоод хүчийг мэдрэнэ гэдэг бол үнэхээр гайхамшиг байдаг. Үнэхээр одоо маш гоё өндөр тийм мэдрэмжийг та авч чадна. Маш гоё сэтгэл хангалуун амьдрах боломжийг та авах гэсэн үг байхгүй. Түрүүн хоёлаа ярилцлага эхлэхээс өмнө 9 минутын бясалгал даалгавар илүү. Одоо ингэж хоёр төрлийн дасгал ярьжсэн шүү дээ. Тэгээ 9 минутанд багтаагаад хоёлаа
бас энэ чинь нөгөө маш удаанаар явахгүйгээр хамгийн богино хугацаанд 7-9 минутын дотор хоёлаа багтаагаад далд ухамсарынхаа тэгвэл амьд харилцааг шинээр яаж эхлүүлэх юм гэдэг техникийг хий. Тэгээд манай үзэгчид одоо маш яаруу штэ бас одоо ингээд би хүртэл ингээд би бүр давж яарад байгаа юм шүү. Яг тэгэхээр энэ шинэ оны босгон дээр явж байгаа дугаар байгаад байдаг. Яг энэ 2025 онд би юу хийлээ гэсэн нэг талаас айдас надад байгаад байгаа байхгүй. Би нэг юм олигтой бодсон шиг юм хийгээгүй ч юм шиг. Тэгснэ одоо энэ сурах гэж байгаа хийх гэж байгаа бясалгал далд ухамсартайгаа ажиллаж шинэ хүн болох тухай. За энэ ёстой нэрээ хүн би шинэ хүн болно доо гэж дотроо бодож байгаагаа илэрхийлж байгаа үгүй юу гэдгээсээ шалтгаалж байгаагаас биш хүн болгол дараа жил энэ жилийнхаасаа арай дээр баяа л гэж бодож байгаа. Тэгэхээр хүн болгонд хэрэгтэй. Тэгэхээр ингээ моо жилдээ гоё цэвэрлэгээ ухамсарынхаа цэвэрлэгийг хийгээд морин жилдээ ингээд гоё соёолынгийн тоосор тий тархимаар л шүү дээ. Яг монгол хүмүүс тий. Тийм учраас хэдүүлээ ухамсараа цэвэрлэнэ гэдэг чинь юу ярьж байгаа юм бэ? Энэ бол маш том цэвэрлэгээ. Бид нар гэр орноо цэвэрлэхээр ямар гоё идэг үлээ тий. Ойр орчмоо цэвэрлээл ямар гоё бидний ингээд анхаарал аюу гоё ингэж сэргэж эхэлдэг үлээ. Нүд ингээд шинээр юмыг харж эхэлдэг тий. Нөгөө эмэг замбраагүй байдалд авах юм бол нөгөө угаасаа л ингээд ямар ч шалтгаангүйгээр стресстэй байдаг шүү дээ. Яг энэнтэй адилхан байхгүй юу? Эмэг замбраагүй бодлууд нөгөө эмэг замбраагүй ухамсарууд чинь таныг шалтгаангүйгээр ядраад. Юу болоод байгаа мэдгүй шалтгаангаар ингээд шалтгаангүйгээр хомсдолд оруулж игдэг, шалтгаангүйгээр хямрааж эхэлдэг байхгүй. Тэгэхээр ухамсараа цэвэрлээд эхлэхээр бүх зүйл чинь тодроод эхэлнэ. Бүх зүйл чинь ойлгомжтой болоод эхэлнэ. Тэгэл хоёлаа яг энэ үйлдэлээ хий. Тэгэхээр нөгөө үзэгчд маань угаасаа ярьж байгаа. Тэгэхээр нөгөө яг шийдэл нь юу юм бэ? Тэгвэл яг гарцсан юм бэ? Арга нь юу юм бэ гэдэл манайхан ч одоо яг хүлээж байгаа. Тодорхой юм хүлээж тий. Тэгэхээр энийг шууд заагаад өгчөөр маш олон хүнд 26-нд нь барьжаа бэлэг гэсэн үг. За, одоо яах ёстой вэ? Гараа. За. Өндөгнүүдээ нийлүүлээ. Зүрхнийхээ харалд авчръя. За би ч бас нэг үе бодоход оршлагтай болсон байх шүү. Тэгэлгүй яхав. За. Аялгаугаа хэдүүлээ жоохон чангалаад өгчээ. За тийгэж. Одоо нүдэ анихлоо. Тий. За. Эхлээд та ингээд бид нар гэр орондоо ер нь одоо гоё нэг зүйлсийг гоё хилээд өгчээ. Одоо нэг гэр орондоо бид нар ингээд нэг өөртөөгөө уулздаг нэг хэсгийг бий болгочих хэрэгтэй. Ер нь далд ухамсар гэдэг чинь явж өөрөө өөртөөгөө уулзах мөч юм шүү. Тэгэхээр та өдөр болгоно өөрийнхөө далд ухамсартай амьд харилцаа үүсгэж уулзмаар байгаа орон зайг бас бэлтгэх хэрэгтэй. Нэг хааштай нэг 1 м талбай тий ингээд нэг булан өнцөг төв хэсэгт та нэг өрөөнийхөө нэг хэсгийг та далд ухамсараа өөртөөгөө уулзах ингээд нэг орон зайг гоё бэлдээрээ 2026 онд. Нэг орон зай бэлтчих. Тэр орон зайд та ингээд бяцлагаад тахаар тэр газар чи эрчим өсчдөг. Эерэг долгион өсчдөг байхгүй юу? Тэгэд тэр цэгээсээ та ингээд яг уртлынхаа ингээд цэгийг харахаар тэрүүгээрээ дамжуулаад таны ингээд бяцлагаад байгаа ингээд ажил дээрээ бяцлагаад байгаа орон зай, гэртээ бяцлагаад байгаа ингээд орон зай чинь энергитэй болоод эхэлдэг. Та бүр мэдэрч эхэлнэ. Тийм учраас нэг газараа бяцлагаад ингээд бүр ингээд бүтэн сарын турш бяцлага үзчихэд өөр газар хийгээд үзээрэй. Ямар ч нөгөө бяцлал хийдгүү газараа. Тэнгүү шал өөр бас ингээд юунууд орж ирэн долгионууд ингээд тэр анхааралж арай удаан төвлөрнө гэсэн үг. Хийдэг газараа хийхээр анхааралж маш хурдан төвлөрдөг болчдөг байхгүй юу? Наад яриг чинь сонссон чи бүр сонирхолтой санагдаад хүүхнүүдэд нэг юм үг гэдэг штэ. Энэ миний гэрийн миний тухтай булан гэд хөөхөн зарим бүр бэлдсэн байдаг. Энэ нөгөө ширээ кофе уух, ширээ сандал бэлдсэн. Миний хувьд бол яг ингэж бэлдээгүй л дээ. Гэхдээ санааны мухарт бол үнэхээр бэлдээ гэсэн бодол байдаг. Одоо миний булан бол яг бясалгал хийдгүү ч гэсэн өглөөнийг босоод бодингийн нэг хэсэг булан цонхонтой ойрхон болонд суугаад кофего хийж аваад тэгээд өндөр давхартай байдаг болохоор ингээд нэг хол хараад нэг хэсэг суух маш гоё идэг. Тэгээд өөр газар суугаад ихээр ягаад чинь тэндээ очимоор санагдаад байдаг. Тэгэхээр тэр би бас л санамсаргүйгээр ирчимжүүлсэн байх нь. Тийм. Ингээд намайг татдаг болсон. Хүүхэд сууж ахаар басаараа ээжэн сууяг. Миний сандал юм шиг тий. Тэгэхээр хүрээл ирэхээр л хүүхдүүд айгу хөөрхөн нөхөр байсан ч гэсэн босоол за би байран дээрээ суудсан байна гэдэг шиг. Ярэ бодсон чи бүр ингээд гоё санагдаад явчихлаа. Тэгэхээр ингээд бяцлаглалын орон зайгаа гоё бэлдээд өөртөө хаашаашаа биднэрт 1 м газар олдсон шүү дээ. Тэгээд тэндээ ингээд гоё бяцлагдаг болоод тэгээд бяцлагдаг болчоор ч хүүхдүүд ч хүртэл тэмдэж очиж суудаг болно. Тэгээд тэр зэгээсээ ингээд гэрийнхээ орон зайг ч гэсэн гоё энэ эерэг техникээр те эрчимжүүлэх гэрээ цэвэрлэх гэж ярьдаг. Гэрээ энергиэр цэвэрлэх ингээд боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө гэрийн энерги алдагдана гэж ярьдаг. Тэр алдагдсан энерги чинь одоо энэ гоё төвлөрлөөр бяцлаглалын техникүүдээр гоё бий болдгоо. За.
За Бясалгалын төлөвлөхгүй юм асуугаад байна шүү. За гайлгуугаа жоохон чангалаа. За. Нүдээ ааж явах байна. Анхаарлаа өөр дээр авчиръя. Төвлөрлөө өөртөө авчиръя. Ухамсараа өөртөө авчиръя. Сэрхүү буюу сэргэг ухамсарыг өөртөө татгшин авчиръя. Хурааж байна, татгшин бүх зүйлээ. Бүх оршуугаа өөртөө авчиръя. За би өөртөө уулзж байна. Би өөртөө мэдчилж байна. Би өөртөө далд ухамсартайг амьд харилцаа өнөөдөр шинээр үүсгэж байгаадаа талархаж байна. Өөртөө гоё ингээд өөрийнхөө овог нэрийг хэлээд, өөртөө өөрийнхөө регистрийн дугаарыг хэлээд, өөрийнхөө жилийг хэлээд, энэ зүйлүүд дахин давтагдахгүй хүний овог нэртэй гэж цог явдаг зүйл. Тэгээ өөртөө энэ бүх зүйлээ хэлээд өдөр болго ингээд далд ухамсараа шинээр бүтээхийн тулд за ингээд хоёр нүдний төв дээр анхаарлыг авчиръя. Төвлөрөд анхаарал, ухамсар, сэрхүй, амьсгал 5 6 7 8 9 хамрын үзүрлэгөө шилжээ. Би хамрын үзүр дээр ирлээ гэхт болно. Хамрын үзүр дээр 3 удаа ухамсартай амьсгалъя. Амьсгалаа аваад хоолоор дамжуулаад, сэжээр дамжуулаад, бүтэн амьсгалаад хамраараа эргээд амьсгалаа гаргана. Амьсгал авч явахдаа цэнэглэгдэж байна гэдэг өөрийгөө гой цэнэглэж байна. Амьсгалаа гаргаж явахдаа бүх булчингуудаас суллаа, цэвэрлэж байна. Цэвэрлээд өөрийгөө бүх зүйлээс чөлөөлөв. Хамрын үзүрээс тухны төв дээр шилжээ. Би тухныхаа төв дээр л ихт болно. Тухны төв хүний гэрэл гэгээр л бэлж байгаа шүү дээ. Үннийг олж харах чадвар шүү дээ. Тухны төв итгэжүүлээ. Тухны төв төвлөрлийг авчирлаа. Анхаарлыг авчирлаа. Ухамсарыг авчирлаа. Сэрхүүгээ авчирлаа. Оршуугаа авчирлаа. Төвс 1 2 3 4 5 6 7 8 9 халахмыгээд би толгойнхоо төвдөрлээ гэх толно. Толгойн төв мэдрэлийн системийн төв бүрэн дуран тархи амраагаад төвлөрөл анхаарал ухамсар сэрхүй амьсгал 6 7 гүнзгий сайхан зөвлөө амьсгалаад энэ үедээ амьсгалаа сайхан нэгэн зэрэг авч яваад толгойн төвөөс хүзүүний төв рүүгээ шилжээ. Хүзүүний төв дээр төвлөрлийг авчиръя. Анхаарлыг авчиръя. Амьсгалаа авчиръя. Шууг авчиръя. Өөрийнхөө агаар орон зайг мэдрээ. Хүзүүний төв. Хүзүүний төвөөс цэешний төв рүүгээ шилжээ. Цэшний төвөөс өөрийнхөө физик бие мэдрээ. Хөлийн улнаас толгой орой хүртэл мэдрээ. Баруунаас зүүн тийш хүртэл мэдрээ. Ардаас урагшаа хүртэл мэдрээ. Өөрийн биед оршиж буй 70,000 эцсийг нэрэгжүүл эрчимжүүлээ. 9 ухамсарын төвшин, 9 хувь зэвсэн гариг хэрэгсийн төвшин эрчимжүүлээ. Цэшин төвөөс төгшөөгөө нэгт халахна. Төвлөрөл анхаарал ухамсар сэрхүй амьсгал 5 6 7 8 цэшний төвөөс төгшөө хоёрт халахна. Амьдрал эрчим дээр ирлээ. Төвлөрөл анхаарал ухамсар сэрхүй 5 6 7 8 би амьдрал эрчим дээр ирлээ гэхт болно. Би өөрөө амьдрал эрчим дээрээ өнөөдөр далд ухамсараа цоо шинээр бүтээж
намайг хойшин татаад байгаа дадал зуршил, намайг хойшин татаад байгаа сөрөг эрчмүүдийг, сөрөг бодлуудыг бүрэн дуран 8000 дахин устгаж ор мөргөө алга болгож устгаж байна. Устгалаа, алга болголоо. За амьдралын эмчим дээрээ дагаа хэлнэ. Би 2 дахин хүчтэй боллоо. Би 4 дахин хүчтэй боллоо. Би 8 дахин хүчтэй боллоо. Би 16 дахин хүчтэй боллоо. Би 32 дахин хүчтэй боллоо. Би 125 дахин хүчтэй боллоо. Би 250 дахин хүчтэй боллоо. Би 500 дахин хүчтэй боллоо. Би 1000 дахин хүчтэй боллоо. Би 2000 дахин хүчтэй боллоо. Би 4000 дахин хүчтэй боллоо. Би 8000 дахин хүчтэй боллоо. Намайг хойшин татаад байгаа өнөөдрийн сөрөг эрчмүүд, сөрөг зүйлсүүдийг би бүрэн дуран устгалаа, алга болголоо. 8000 дахин хүчээр бүрэн дуран устгалаа, алга болголоо, арилгалаа. Сэрхүү төвдөө төвлөрөл, анхаарал, ухамсар, сэрхүү, амьсгал, 5 6 7 8 9 дочгоо өөрийнхөө овог нэрийг хэлнэ. Овог нэрийг хэлээд би цоон шинээр 16000 дахин хүчтэй боллоо. Овог нэрийг хэлээд би цоон шинээр 16000 дахин хүчтэй боллоо. Овог нэрийг хэлээд би цоон шинээр 16000 дахин хүчтэй боллоо. Өнөөдрийн 7 хоцрын шинэ эрчмүүдийг бүрэн дүүрэн нэгтгэлээ. Бүрэн дүүрэн болголоо. Төвлөрөл, анхаарал, ухамсар, сэрхүү, амьсгал, 5 6 7 8 9 Үнзгий сайхан амьсгал аваад цэцгэлэг хамраараа гаргаа. Дотоод 9 давхаргаа бүрхий. Гадаад 9 давхаргаа бүрхий. Нэргийн бие бүрхий, ухамсарын бие бүрхий, сэрхүүн бие бүрхий. Өөрийнхөө байгаа орон зай бүрхий. Тэлээ таларх. Өөрийнхөө амьдарч буй дүүргийг бүрхий, тэлээ талархъя. Улаанбаатар хотоо бүрхий, тэлээ талархъя. Монгол улсаа бүрхий, тэлээ талархъя. Их дэлхийгээ бүрхий, тэлээ талархъя. Сүүн зам галактик ертөнцийг бүрхий, тэлээ талархъя. Одоо ертөнцийг бүрхий, тэлээ талархъя. Одоо ертөнцүүдийг бүрхий, тэлээ талархъя. Орчлон ертөнцийг бүрхий, тэлээ талархъя. Орчлон ертөнцүүдийг бүрхий, тэлээ талархъя. Сканер орчин. Хэсэг сайхан нэмрэг болоод бүрэн дүүрэн боллоо. За хөлөө 2 гараа хооронд нүрээ. Нүдэн дээр аажхан тавиад нүдийн харанхуйд нэгээд хаад зөвлөгөн нээж болно. За сонирхолтой, үнэхээр сонирхолтой байна. Яг талархал гэж сүүлийн хэсгээс бодож исэн чинь 2000 одоо энэ өнгөрч байгаа 25 онд би бүр яг талархмаар санагдчихэв. Өмнө нь яг өөрийгөө сонсдоггүй хүний хэлснээр тэнд байвал зүгээр юм биш үү, ийм хийвэл зүгээр юм биш үү гэсэн болгоноор яваад байсан. Тэгээд ядарсан. Гэхдээ хүний хэлснээр явж байхдаа бас суралцсан. Тэгснэ 2025 онд яг өөрөө би хаана байвал надад илүү тухтай байна, би илүү юм хийж чадхаар байна гэдэг газар руугаа тийм зүг рүүгээ эхний алхмаа би 25 онд хийсэн. Тэгээд энэ тэгсэн чи би бас өөртөө энэ гаргасан шийдвэртээ өөрийгөө сонссондоо бас өөртөө талархмаар санагдсан. Тэгээд 25 онд гэтэл миний дотор нэг юм бодол төрөөд байна. Яг ингээд дотор бодож байгаа шиггээ бас үр бүтээлтэй байгаагүй юм шиг. Яг зөв газараа зөв юм хийгээд байгаа хэрнээ нэг юм яарах мэдрэмж надад төрөөд байгаа. Тэгэхээр энэ чинь сайнаар болон муугаар тайлаад идэх штеп. Тэгэхээр мэдээж өөртөө одоо энэ сонсож байгаа үзэгч сонсогч маань ч гэсэн нэг л хангалтгүй санагдаад байвал нэг л юмд яараад байвал энэ юуны дохио вэ? Сайн талаас нь та тайлж өгөөч. Зүүдийг төрүүлж сайнаар тайлвал биелдэг гэдэгт би бас итгэхэд байдаг болохоор. Одоо яг энэ ондоо ингээд жоохон сэтгэл
зөв газараа байгаад байгаа хэрнээ яг би өөрийнхөөрөө ингээд дотор маань ингээд байгаад байгаа ирч хүчийг гэдэг юм уу яг санснараа ингээд бас чадахгүй л байгаа дээ. Зүгээ олцсон байгаа хэрнээ бас ингээд бүтээн гарахгүй байгаа юм шиг. Бас өөрийгөө ингээл ирж хаагаад байгаа ч маш зүг баггүй. Нөгөө яг дотгошоогоо чимээлж дотоод төврөгөө л ойртоод асуугаад ингээ өөртөө ярилцаад эрэл хайгуулын ихний шинж тэмдэг байхгүй юу? Тэр ялтч үзүү. Тэгэхээр хүн ер нь нөгөө хийсэн ажилдаа ингээд бид нар бол одоо жишээ нь яг ингээд албан байгууллагад ажилладаг хүмүүс бол одоо хийсэн ажлаа нэг сайхан гүйцэтгэлийг хараад өгөндөг штеп. Тэрэн шиг яг нөгөө сэтгэл санааны хувьд ямар байна вэ гэдгээ яг л бас ингэж үүндээ сэтгэл хангалуун байна уу гэдгээ яг л дүгнэх гээд оролдоод байна гэсэн. Оролдлуудыг хийгээд байна гэсэн үг. Тэгэхээр оролдлого хийж байгаа учраас бас энэ хүү ярилцлага ч гэсэн одоо хийгдэж байгаа байж магадгүй. Энд чинь нөгөө нэг яг нөгөө ирлийн үзүүрт те яваад шүү дээ. Яваад байна. Тийм учраас ялтчгүй таанд бас өөрт ингээд ярилт одоо бас ингээ хинэлээд удаа ярилцж хахад өөрт чинь бас нэг юм дотоод дуу хоолой айгу өндөр байгаа. Дотоод төвтэй хүн гэж бас тэр хүмүүс чинь бас илүү энэ тал руугаа илүү ингэ чиглэж хайдаг, ирэл хавлах хийдэг. Эн чинь мэдээж зам ёсроо маш гоё зөв голдрал руугаа явж гин гэсэн. Тэгэхээр 2026 онд илүү сайжруулад, илүү одоо энэ зүйлийнхаа одоо яг түлхүүрийг олж аваад сайхан хурдын нэмээд тий энэ ухамсар гэдэг зүйл ч өөрөө хурдаар ажилдаг, хурдтай байдаг. Тийм учраас энэ зүйлсүүдээ маш сайхан төгөлдөр бүрэн дүрэн болгоод авах нь илүү зүйтэй. Тэгээд энэ асуултууд чинь яагаад төрөөд эхэлдэг вэ гэхээр ухамсар өөрөө сэргэг болж эхлэхээр төрдөг асуултууд байхгүй маш зөв. Тэгэхээр би зөв тал руугаа ямар ч байсан зөвгөө олцсон яваад байна. Үнийг ингээд алдахгүй л яваад хэрэгтэй юм байна тий. Хүмүүс нэг ийм мэдрэмж бас төрөөд байдаг. Би нэг л биш л байгаа даа би нэг юм хийх хүн биштэй л гэдэг. Гэтэл би ингээд нэг зүгээ олоо за ингээд тэмтчиж яваад их юм болж байгаа. Тэгээд олчлоо гэж бодоход одоо бусад хүмүүс те өөртөөгөө яаж ажиллаж эхлээд яаж нэг өөрийгөө олох вэ? Энэ ямар хэцүү юм бэ гэж байгаа хүмүүст хамгийн ихний алхам гэхээр одоо энэ цаг амжихгүй юу? Бясалгал гэхээр бас сая хоёулаа ингээд бясалгал хийчлээ штэ. Энэ бол одоо ингээд өөртөөгөө ажиллах бас том техник байхгүй юу? Тоо явж гин, төвлөрөлтөй явж гин. Тоо гэдэг чинь тоогоор одоо энэ алтан хугацлалын тоонууд гэж байгаа. Энд чинь яг нөгөө квант физикт байдаг. Квант оршихуу гэж орчлон нөөц төвшөнд яригдж байгаа зүйлсүүд. Тэгэхээр энэ эрчмийг бол одоо ингэж бид нар саяны бясалгалаар бол тий нөгөө хайгаад байгаа зүйлсийнхаа үг олохын тулд үе талгыг олж далд хумсруугаа нэвтрэхийн тулд энэ техникүүдийг хийчихэд бол бас хангалттай сайхан үйлдэлүүдээ. Тийм учраас бас яг энэ ярилцлагын бас ярилцж байгаа одоо энэ явцад хүмүүсийн юу вэ л да хүмүүсийн маш олон одоо нөгөө зүйлсүүд ингэж тайлгдаасаа гэж хүсэж байна. Юу их саад болоод байна вэ? Тэг энэ өөрийгөө олоход өөртөө уулзахад өөрийгөө шинээр олж авахд ухамсараа олж авахд юу саад болоод идэг вэ гэхээр маш их гомдол байгаа хүмүүст санаатай болон санаандгүй гомдсон гомдлууд хуримтлагдсан байна. Энд чинь өөрөө болоог хаалтуудыг үсгээд идэг гомдол. За тэгээ айц төгшөөрүүд байгаад ямар нэгэн байдлаар ингээд нэг сэтгэлийн шарах юм уу те ийм зүйлсүүдийг авцсан байдаг. Тэнгүүд энэ тарих зүрхний систем гэдэг зүйл чинь яахаараа ингээд гой бүрэн дүр эмгцэгцтэй ажилддаг гэхээр уцаарлаад ахаар уур уцаараас болж гин. За мөн гомдлоос болж гин. Айц төгшөөрөөс болоод. Тэгэхээр энэ зүйлсүүдээ сайхан энэ ярилцлагын төвшөнд бүгдийн сайхан тайлаад аваасай. Одоо ингээд цэвэрлээд аваасай. За энэ зүйлсүүд нь эргээд тэгвэл яаж засагддаг юм бэ те? Яаж тэгвэл гомдлохгүй байхын тулд яах юм бэ гэдэг асуулт гарч ирж шээ. Гомдлгүй амьдрахын тулд. Тий. Одоо гомдлгүй төвшөнд яаж амьдрах юм бэ? За мөн одоо стрессгүй уур уцааргүй төвшөнд яаж амьдрах юм бэ? Тэг гэр бүлд ингээд уурлал уцаарлаад ах юм бол тэр гэр бүл чинь хүүхдүүд эвдэрч эхэлдэг байхгүй. Бид нар хүүхдүүдтэй хүүхдүүдийнхаа одоо шууд эвдрэлд нөлөөлж ухамсарыг эвдэлж эхэлдэг. Ухамсарт нөлөөлж эхэлж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар ажиллаж байгаа газараа гэр бүлдээ ингэж ямар нэгэн сүйтгэгч баймааргүй шүү дээ. Явж ер нь яг ингэж өөрийгөө та өөрөө тусдах юм шүү явж. Өөрийнхөө ухамсарыг та өөрөө устгаад байгаа юм. Та алдаад байгаа юм. Бүр хамгийн эцтэй юм байхгүй. Тэгэхээр гомдлыг юугаар одоо юу яадаг вэ? Зөв болгодог вэ? Тэрийг яаж одоо эргээд нэмэгдсэнд нь
Тэ бүрэн дүүрэн болох юм бэ? Гэхээр талархлаар хайр талархал хоёроор гомдлыг одоо ингэж байж чаддаг. Өөртөө Тийм өөртөө ажилладаг. Би нэг хүнд ч юм уу нэг юмд гомдсон байлаа гэж бодоод гомдол маш хэцүү ингээд дотроос ингээд бүр эдээд байгаа нь мэдрэгдээд. Хамгийн наазах нь нөхртөө гомдчихлаа шүү дээ. Тэгэхээр би хийх ёстой юм уу? Эсвэл би ганцаараа байжгаад уучлалчлаа шүү гэж бодоод өөрийгөө тавьшруулах юм уу? За одоо бүр үйлдэл дээр нь одоо бас тэр чинь шууд хэрэгжүүлж болох байхгүй юу? Бүр илэрх дотроо гаднаа хэлэхгүй ч гэсэн. Жишээ нөхөр нь одоо ингээд гомдох үг хэлчлээ тийм үү? Тэнгүүд нь за зарим тохиолдолд ингээд жишээ нөхрийгээ хардаад байх ч юм уу тийм ийм зүйлсүүд ингээ үүслээ гэл кейс дээр манай одоо үйлчлүүлэгч зөндөө болоо. Тэгээ энэ үед би одоо яаж ин хардахгүй байх юм бэ? Тэг яаж эсвэл ингээд тэр хүний талаар одоо сөрөг бодлого байж амар амгалан өөрөө итгэх юм бэ? Эсвэл яаж би ингээд яг нөхөр маань ингээ гомдолтой үг хэлж байхад тий миний сэтгэлийг одоо гомдох үг хэлж байхад яаж би энэ зүйлээс өөрийгөө одоо аварч чадах юм бэ гэх. Тэг яг энэ үйлдэл дээр нь бол тэр хүн тэр гомдлоо ярьж шít сүрэг одоо эрчмүүдийг үлдэж эхэлж байна. Тэнгүүд энийг бид нэр яаж хурдан зогсоох вэ гэх юм бол маш хурдан зогсоох арга нь бол би талархаж байна гэж хэлнэ шүү дотооддоо. Ааха. Талархаж байна. За одоо жишээ нэг хардах сэтгэл тийм үү сэрдэг сэтгэл төрөөд байлаа гэхэд би итгэж байна. Намайг өдөр хүртэл ингээд сайхан хайрладаг чинь тий. Миний одоо өөр хүүхдийн ингээд чамдаа би ингээд маш их талархаж байна гэд. Зүрхнээсээ тэр мэдрэмжийг гаргаж хэлэх үед энд болж байгаа зүйлсийг хоёр хүний харилцаа эргэдэж шүү дээ. Энд болж байгаа зүйлсийг энд та дотооддоо тэгж хэлэхэд шууд зогсолт өсч эхэлнэ. Анзаараараа дараа туршиж үзээрэй. 25 дахин хүчтэй энэ нөгөө сөрөг хийгдээд байгаа зүйлсүүд дээр очдог байхгүй 25 дахин хүчтэйгээр. Тэгэхээр энд байгаа зүйлсийг 25% чадамжинд дийлэх үү? Зогсоох уу? Одоо харин яах вэ? Тийм тэрийг та хэд маань ингээм амьдралдаа хэрэгжүүлж үзэх хэрэгтэй. Зогсон штэ. Хувийн хувьд тий. Тэгэхээр 25 дахин байхгүй дахин. Тэгэхээр нөгөө за нэгэнт үүсцэн гомдол дээр бол за би энэ зүйлөө тий өнгөрсөнд болсон бүх гомдлыг би тий бүгдийг ингээ гоё уучлж байна. Бүрэн дүүрэн сэтгэлээсээ чөлөөлж байна гэд далд ухамсартаа хэлээд хэд дахин тавтаад та нэг 30 хоног, 60 хоног, 90 хоног ажиллаад үцгэд айл хийдийн нөгөөд ч өөрс чи ингээ алсарч эхэлдэг байхгүй. Холдож эхэлдэг нөгөө өнгөрсөнд гомдсон зүйлсүүд бол тэгж тайлагддаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь энийг талархлаар л бид нэр арилгаж чадна. Баллуурд чадна гэсэн үг. Баллуур нь талархал юм аа. Одоо таныг ингээд зөвлөгөө өгөөд ярилцж хахад надад ингээд хүн би одоо өөрийнхөө амьдралаар л жишээд байгаа байхгүй юу. Тэгтэл ингээд яг нэг юм төстөөд жишээнүүд ингээд гарч ирээд ерөөсө болохгүй наа. Одоо та сая нөхөртөө гомдсон гомдлоо яриад ингээд уучлаад өөртөөгөө яриад гээд хүмүүс нэг гэр бүл болоод 5 жил, 10 жил, 7 жил гэл гэр бүлийн сэтгэл зүйн хувьд бол нэг юм үечлэлүүд байгаад байдаг шүү дээ. Тэр үечлэлүүдийг бас ингээд манай гэр бүл нөхөр ихт хоёрыг адилхан тавьж байгаа юм. Тэгэл за эхний нэг 2 жил, 3 жил бол ойлгомжтой, эвтэй сайхан найртай. Одоо нэрээ хайрандаа ингээд байж идэг. Гэтэл ингээд 5 жил болоод 7 жил болоод хямраад эхэлнэ. Тэр үед би яг бодож байсан бодолтой сүүлд нь би яг ямар сони юм бэ гэж өөр гайхчихсан. Одоо ингээд нөхрийгөө муудалцсан үедээ нэг 7 жил, 5 жил айцал хахад ямар ингээд би хамаг муухагаар бодоодохоор нөхөр миний нүдэнд маш муухай харагдчихсан. Одоо тэр хүний царай төрх мэдээж өөрчлөгдөөгүй. Яг л нэг 7 наах танилцсан тэр хэвээрэл байсан 7 жилийн дараа. Гэтэл одоо ингээд бас нэг хөөрхөн унж босоол бууж өгөөл дэвлэрэл за болохгүй мэн гэдгээ мэдээл нэг 10 жилийн дараа болсон чинь миний бодол өөрчлөгдөж байгаа шүү дээ. Манай нөхөр үнэхээр сайн хүн юм байна. Гэтэл нөхөр сайхан харагдаад эхэлсэн. Тэгээ энэ бүр үнэхээр сайн юм. Би бүр ингээд за хүн ер нь өөртөөгөө ярилцаж өөртөө ингэж итгүүлэх амьдрал дээр бүр үнэхээр ингэж нөлөөлдөг гэдгийг одоо би чинь бас л нэлээд хэдэн жилийн өмнө таньжсэн байхгүй. Тэгэхэд ямар сайн муухай гэдэх тусам царай нь үнэхээр муухай болдог. Тэгтэл ямар айтайхан юм бэ гэд байх тусам айтайхан болоод байдаг. Гэтэл эн чинь тэр хүний царай биш. Энэ ерөөсөө надад бүх юм байгаад байгаагийн нэг жишээ мөн бидтэй. Яг мөн. Тийм. Энд чинь бүр яг саяны яг нөгөө өмнө ярьсан зүйлтэй яг орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ер нь бидний амьдралд тохиолдод байгаа. Бидний амьдралд бол угаасаа сорилтууд тохиолдно, бэрхшээлүүд тохиолдно, харилцааны асуудлууд тохиолдно. Тийм. Энд бүх зүйлсүүд тохиолдно. Гагцгүй түүнийг одоо даван туулах замаа л зөв болгочих юм бол бид нар одоо сорилтуудыг давхад бэлэн байна, давж чадна, зөв аргаар давж чадна гэсэн үг байхгүй.
Тэгэхээр нөгөө саяны сөрөг тэр гомдлыг сөрөг одоо үг хэллийг бид нар даван туулахын тулд 25 дахин хүчтэй талархлаар за тэгээ нөгөө хайрлаад ирсэн чи сайхан харагдаад ирж байна гэж шүү дээ. Энд чинь ингээд хайрын уус шиг ингээд сайхан бив эндээ тий. Бас хүн чинь ер нь ингээ өөрийгөө хайрын уул болгох хэрэгтэй юм байна бүр тий. Ингээ уулаар төсөөлөл бүр гоё. Тэгэхээр бид нар өөрийгөө ингээ хайрын уул шиг сайхан бүрэн дүүрэн болгоод тий сайхан болгоод ингээд сэтгэл хангалуун болгоод ирэхээр ямар ч энгийн зүйлсээс жижигхэн зүйлсээс тий тэр сайхан зүйлсийг олж харна. За нөгөө төрчин эргээд сайхан харагдаж эхэлнэ тий. Тэгэхээр эн чинь бидний дотоодод болоод байгаа үйл явц процедурууд байхгүй. Тэр нь гаднаас эхлээд байгаа юм биш, эхлэх цэг нь дотроос эхлээд байгаа юм. Тэгэхээр яг энэн дээр өндөг гаднаасаа агарах юм бол амьгүй болчдөг. Харин дотроосоо дэлгэрхийг хүлээвэл амьдраад дэгдэхэ болоод ингээд тийм амьд оршихуй жам ёсоор үүсэт эхэлдэг. Далд ухамсар яг энэтэй адилхан. Та гаднаас нь хаглуулаад байвал тий амьдрч чадахгүй далд ухамсараа амьд харилцаагаар бий болгож чадахгүй ингээд алдаал тэрийг ойлгохгүй өөрийгөө олохгүй өөртөө уулзахгүй яваал хэдэн ч жилийг туулж магадгүй. Харин та дотооддоо оршоод энэ бүх зүйлсүүд дотроосоо эхлээд байгаа юм байна. Дотроосоо дэлгэрээд байгаа юм байна гэдгийг тэр учгийн тайлах мөчөд тэрийг түүнтэйгээ ажиллах цаг хугацаа туулах мөчөд л нөгөөдөг чинь яг дэгдэхээ болж дэлгэрэх байхгүй. Нөгөө цэцэг чинь яг ургаж өнгөнгийн цэцгэс дэлбэлж эхлэн яг ургадаг цагтаа. Нар хүртэл гардаг цагтаа л ингэж тийм манддаг өдөр болгон л манддаг. Гэтэл хүн өөрөө яг өөрийнхөө нарыг ингэж өдөр болгон шинээр мандааж ах хэрэгтэй байхгүй. Яг л дотоодосоо. Яг үнэ. За жам мэс орно. Тэгэхээр далд ухамсар чинь танд жам мэс ороо байна. Хүн болгонд далд ухамсар байна. Энийг зөв голдрлоор нь сайхан ажилуулад тий өөрийгөө ингэ сайхан хайрын уул шиг сайхан болгоод дотроосоо дэлгэрдэг юм байна. Хайр гэдэг чинь дотроосоо бий болд юм байна. Зүгээр нүдэрээ хараад бий болдгоо юм байна. Гэдгийг л ойлгох мөчөд. Ажлаа хин нэгэнтэй ярьцлага хийхэд миний хийгээд датцсан нэг үйлдэл яг тэр зочинтойгоо ярьж байгаа юм шиг нэг цагийн хугацаанд ярих 30 минут ярихтаа эхнээсээ дуустал би дотроо төсөөлж үздэг аахгүй юу. За нэг уур амьсгал нэг иймэрхүү байна да. Тэгэд миний сонирхоод байгаа бол яг ийм дээ. Зочин маань надад зөрүүлээд ийм юм ярьж өгөндөө. Дараа нь ингээд сонсоход те би ингээд за бас зөв юм асуучиж эсвэл нэг энийг жоохон лавшруулад асуучих хэвээр байсан юм байна да гэд ингэндэ гэж бодоод орчхоор надад 50 санагдаад идэгин. Өөрт маань за яг ингээл миний бодсон шиг айтах явчандаа гэд тэг хитрхи зарим үед би өөрийгөө бодоод идэх байхгүй ингээд нөгөө өөрлөгөө хит ингээл өөртөөгөө ингээл нэг зарим ганцаараа яриад л идэх нэг чинь одоо ирүүл юм уу гэж нэг зарим нэг тойрсон хүмүүс хараад байна гэдэг шиг энэ өөртөөгөө ярьж өөртөөгөө ажиллаж байгаа нь хитрэн гэж байх уу? Байхгүй. Зөв штэ яг өөрийг чинь миний яг л нөгөө хамгийн чухал яриад байгаа далд ухамсартайгаа амьд харилцаа бий болгож байгаа нэг жишээ байхгүй. Тэгэхээр эн чинь хамгийн зөв та процедураа өмнө хийсэн учраас таны ярилцлага амжилттай болох нь гарцаагүй байхгүй. Яг тэр та түүнд бэлтцсэн тэр мэдрэмжийг нөгөө тарих зүрх хоёроо тэр ярилцлаганд холбож чадж байгаа. Тэнгүүд тэр чинь шинэ холбоосууд үүсэж эхэлж байгаа байхгүй. Цахилгааны утсуудыг холбоод эхлэхээр гэрэл асч эхэлдэг тийм үү. Тэрнтэй адилхан та одоо амьдралд болох гэж байгаа зүйлсээ сайхан бэлдэж бид нар бэлтгэлтэй амьдрах тэр чинь сайхан үр дүн одоо амжилтуудыг авчирдаг. Бэлдсэн зүйлд гарцаагүй л тий бидний хүссэн зорилгын даваа бүтэн жил явсан учраас зорилго маань биелдэг ш. Нөгөө үйлдэлүүдийг, дадлуудыг, процедуруудыг хийсэн учраас л биелдэг. Тэрнтэй адилхан та ярилцлагын өмнө хэлж шүүд те ятцчинтойгоо ингээд эхнээс нь дуусна хүртэл би ингээд яг тэр одоо ярилцлага тийм болоосоо гэж ингэж тэрийг та зүрхээр мэдэрч байгаа байхгүй. Тэ магадгүй надтай ярилцах өмнө ч гэсэн та бодсон те төсөөлсөн биш бүр мэдэрсэн байх нь шүү дээ те. Тэгэхээр энийг та мэдэрч чадсан учраас одоо энэ ярилцлага ингээд бас илүү нөгөө дотоод төвөөс дотоод төвийн хооронд тий дотоод мэдлэгээс дотоод мэдлэгийн хооронд дэлгэрч хүмүүст илүү өгч тий хүмүүст илүү сайхан аз жаргалыг авчрах ийм зүйлс болж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ зүйлсүүд ингээд яг л ухамсар яг л ингэж яваад идэм та өөртөө процедураа хийчихэл юм бол гарцаагүй өгөөж ирнэ, гарцаагүй амжилт ирнэ, гарцаагүй зорилгодоо хүрнэ, гарцаагүй ухамсарч имэх замбраатай болно. Гарцаагүй та бодлого төвшөндөө ингээд сайхан тунгалаад цэвэр тунгалаг болж чадна гэдэг. Одоо бит хоёрын зорилго ингээ ярилцаа сууж байгаа зөвхөн та зөвхөн би биш их олон хүн энийг сонсоод өөр өөртөө өөрчлөлт хийгээд
амар амгалан сайхан байгаа. Түүнийхээ хэрээр ажил амьдралнаас өөдлөөсэй гэж бодоод идэг. Тэгэхээр би яг энэ далд ухамсарын тухай ярьж байгаа зөвлөж байгаа бясалгагчид энэ маструуд нөгөө талаас сэтгэл зүйчдийн ярилцлагыг бас ингээд давхар сонсоод зорилго нь би адилхан гэж бодоод байдаг. Одоо ингээд та жишээ нь би ингээд нэг зочинтой ярихыг төсөөлж байгаа гэж байгаа. Гэтэл би тэрийг чинь ингээд ерөөсөө ингээд гэрээсээ гарахгүй байж байгаа, орондоо хэвтэж байгаа л би нэг зочны тухай мөрөөдөөл байж байгаа юм болвол нөгөө талаараа биш. Би тэр зочноо хайж байна, ирж олж байна, цагаа тавлж байна. Ингээд үйлдэл хийгээд одоо энэ бодит байдал дээр бол төлөвлөгөө байхгүй юу? Одоо нөгөө яг ингэ бодит амьдрал дээр сэтгэл зүйчдийн ярьж байгаагаар бол төлөвлөгөө. Зочноо олсон, сонгосон, би бүх юмаа хийсэн. Нөгөө талд одоо таны ярьж байгаа далд ухамсар талаас бол би ингэ төсөөлж байна. Тэгэхээр би энэ хоёрыг өөртөө энэ хоёрыг нэгтгэж гин гэж бодоод байдаг. Тэгээд яагаад ингэж яриад байна вэ гэхээр сонсож байгаа хүмүүсийг тийм ээ. Зүгээр хөвтөж байгаа л нэг мөрөөдөөд тухай биш. Мэдээж эн чинь хүн үйлдэлээ хийн, төлөвлөгөөгөө гаргана, нягтлна. Эннийхээ дараа би өөртөө давхар идэвхжүүлэлт хийгээд байгаа гэж ойлгоод байгаа. Тэгээ бусад хүмүүсийг ч гэсэн тэгж ойлгоосаа гэж бас хүсэж байгаа юм. Тийм. Та түрүү ярилцлага эхлэхээс өмнө бас ил галд, лаанд, эрчим энерги сэргээх тухай яриад байсан шүү дээ. Энэ нэр үнэхээр бас сэтгэл сэргээгээд байгааг нь мэдээд байгаа хэрнээ цаана яг ямар үйл явц өрнөд байгааг нь бас л ойлгохгүй. Зүгээр нь монгол хүн болгон тэлгэл энэ дэр хэд байгаа л одоо сүүлийн үед айлууд энэ комент зовх гээл дуу чимээтэй халаал яагаад ийм юм руу ингээд ойртоод энэ цаагаараа ирнэ юу болоод идэх юм бэ? Хүний ухамсар гэдэг зүйл чи өөрөө байгалийн мөн чанартай, байгалийн мэдээлэлтэй зүйл байхгүй юу? Байгальтайгаа илүү ойрхон байгаад л хэрэг хүний ухамсар сэргэж эхэлдэг. Тэгэхээр яагаад нөгөө төрсөн нутг руу явхаар л сайхан ингээл хайр индрэл төрөөл нөгөө болохгүй бүтггүй байсан асуудлууд нэг л болцсон жимшигтэй сэтгэл нь сайхан догдлоо зүрхэндээ мэдрэмжийг аваал яг төрсөн нутагтаа очихоор л ингээл тэр сайхан бага насны хамаг сайхан зүйлсүүд нь тодорч ийл гарч ирээл нөгөө орон зайн хувьд ингээл тэгэл нөгөө мөн ижийн ааваа сайхан ингээл ингэдэг байсан ингээл бас нэг очиход нэг тийм мэдрэмж төрөл явхад бас нэг мэдрэмж төрдөг тий. Яг энэнтэй адилхан нэр тэр хүний орон зай ийм чухал агаад тахна шүү дээ. Галын эрчим чи өөрөө болохоор ингээд юмыг сөрөг зүйлсүүдийг устгах мөн чанартай. Устгадаг. Тийм учраас нөгөө одоо илүү бид нэг тэр байгалийн мөн чанараа сайхан сэргээхийн тулд гэсэн. Байгалийн мөн чанараа идэвхжүүлэхийн тулд галтаагаа ингээд харьцах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. За тэгээ ингээд ил гал одоо тэр чинь бас нэг техник болчиход байгаа. Хүмүүс ингээд ач холбогдлыг мэдээд ирэхээрээ тэр зүйлсийг хийж эхэлдэг байхгүй. Ач холбогдол. Тэгэхээр ач холбогдол нь юунд оршоод тахаар таны пиццэг бий болоод тий энэ одоо энэ нэрийг ухамсарын талбарыг чинь сайхан цэвэрлэж өгдөг юм сайхан галын эрчмээр. Тэгэхээр хүний нөгөө зүрхний эрчим дотор галын эрчим иршдэг бас. Зүрхэн дотор гал эрчим иршдэг гэсэн үг. За тэгээд хүний тархин дотор болохоор ингээ агаар эрчим иршдэг. За тэр агаар чинь ингээ бодлого сайхан тунгалаг цэвэр сайхан агаар зүрхэн дээр чинь очиод тэр галыг чи хасааж өгдөг байх нь шүү дээ. Ингээд яг тэр нөгөө махбодоор нь ярих юм бол тийм учраас та зүрхнийхэн тэр сайхан эрчмийг ариусгаад явахын тулд сайхан ил галаад хүлээд боломжтой үедээ сайхан хөдөөгадаа явж байгаа үедээ боломжтой үедээ галаа түлээд гараа сайхан ээгээд энэ алганы чакра гэж байна. Энэ алганы чакраг гараа сайхан ээгээд нүрээ сайхан ээгээд тэгээ сайхан ингээд тойроод өөрийнхөө одоо тэр эрчмийг сайхан ингэж цэвэрлэх энэ бол бас аюул сайхан техник болчихж байгаа юм. Галаар сайхан өөрийгөө ариусгаад муу бүхнээ сайхан устгах хэрэгтэй. За тэгээ эрт дээр үедээ яагаад дандаа гоё тулганд гал хасааж тэгээд энэ ч бөөрөнхий гэрт тэр дүрсэн хүртэл аюул зүв байгаа байхгүй юу? Бөөрөнхий байж идэг. За тэгээд тулган дотор ингээ ил гал хасаад өдөр болгон галаа хасаадаг байсан учраас л нөгөө гэрийн орон зай сайхан цэвэрхэн байгаад идэг. Нөгөө галаар чинь сүрэг ч юм гэж устгагдаад байдаг байсан гэсэн үг. Тэгэхээр эрт дээр үеэсээ ингээд тэр нөгөө ухамсар чинь өөрөө байгальтайгаа сайхан ойрхон байсан биз. Тэр үед ингээд маш сайхан байгальтайгаа ойрхон байх боломжууд их байж. Тэгмэд одоо бид нар энэ хязгаарлагдаад байгаа зүйлсүүдээ бас одоо заавал зоригтойгоор хийх хэрэгтэй орон зайд амьдарч байна гэсэн үг шиг илүү хотчоод байгаа учраас тийм илүү байранд амьдраад байгаа учраас ядаж наан гэртээ бид нар ингээ байранд байж ах үед лагаар сайхан төлөөлөөд лаач угаасаа асаангууд гал ирчим гарч байгаа шүү дээ. Тэнгүүд сайхан галаар асаагаад хүний бие дээр бол одоо хүний одоо нөгөө чакранууд явж гин нарийн биений 132 мянга энергийн сув хүнд эргэлдэж байна. Тэгэхээр хүний эпир бие чинь ингээ 3-5 см-т ингээ оршиж байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнхөө тэр биеийг сайхан ариусгахын тулд ингээ сайхан лага хасаачаад өөрийнхөө энэ хүрдүүд гэж яриад байгаа. Одоо бүгдээрээ л мэдэндээ хүрднүүд дээрээ сайхан ингээ
лагаа сайхан тойруулаад өгөх хэрэгтэй. Тэгээд сүрэг байх юм бол тэр чинь ингээд утаа гараал цэвэрлэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө бас ингээд гал ирчмээр сайхан ариусгахын тулд өөрийнхөө сүрэг ирчмийг арилгахын тулд хүн өөрөө дээр үед яагаад нөгөө эрт дээр үед хүүхд ширгэлэхээр уйлах юм болчдөг байсан. Эн чинь нөгөө сүрэг ирчмийн устгаж өгөөд энийг бид одоо монголчууд өөрсдөө маш сайн мэддэг байсан байх нь шүү дээ. Тэгээд тэр чинь галын ирчмээр ингээд ариусгаад гал давс хоёроор ингэ ширгэлждэг. Одоо тэгэхээр том болсон хүмүүс чинь ямар өөрийгөө яаж ширгэлэх юм? Тэгэхээр нөгөө тэрнтэй адилханаар өөрийгөө яаж цэвэрлэх юм гэдэг рүүгээ орж эхлэхийн тулд сайхан лагаар төлөөлөл лагаа асаангуудаа өөрийгөө ингэ тойруулаад сайхан. За тэг хүний бас нөгөө харагдахгүй сүүдэр газрууд чинь нөгөө сүрэг ирчмүүд хоримтлагдсан байж идэг. Хоёр суугаа ингээ галын дүүлүүр сайхан ариусгаж. Тэгэхээр ариулахаар сугаа өргөө тэгж зүгтээ учир юм биш үү? Тэг чинь нөгөө сүүдэр газрууд тахгүй. Одоо энэ чихний доор, эрүүний доор, хоёр сугны доор энэ сүүдэр газрууд чинь нөгөө сүрэг ирчим. Орон зай хувьд бол нөгөө буланд сүрэг ирчмүүд ингээ хоримтлагдсан байж идэг. Өнцөг булан бүрт. Хүний болохоор энэ сүүдэр хэсгүүдэд бүх сүрэг ирчмүүд нь хоримтлагдсан байдаг бахна шүү дээ. Тэгээд хоёр сугныхаа доор, чихний доор ингээд энэ эрүүний доор гэд ингээд энэ зүйлсүүдээ сайхан ингээд галын дүүлүүр сайхан ирчимжүүлээд төхөөр та өөрөө өөрийгөө галаар сайхан ингэж засч чинь гэсэн үг байхгүй. Энд чинь техник яваад шүү дээ. Галын ирчмийг та ингэж өөртөө дэмжлэг болгож сайхан ашиглаж гинаа л гэсэн үг. Тэгэхээр пиццэг би өөрөө ингээд бас сайхан ариун байгаа төхөөрөө пиццэг би ингээд гимтэл сайхан юу ингээд цэвэрхэн байгаа төхөөрөө тэ эвдэрлгүй байгаад бүрэн дүүрэн байгаад био энерги өөрөө сайхан өндөр байгаад ирэхлээр хүний ухамсарыг сайхан дэмжиж өгдөг гэсэн үг. Эргээд нөгөө ухамсар далд ухамсартайг холбогдох байхгүй. Тэгэхээр бид нар энэ бодгоол биеэрээ амьдрчил байгаа юм чинь биеэ сайхан хайрлаж авах хэрэгтэй, гамнж авах хэрэгтэй, сайхан нойроо тэ гүн нойрыг авч өдөртөн сайхан эрүүл дадал хөвшлүүдийг өөртөө бий болгож сайхан гүн амарч байгаа хэрэгтэй. Гүн амрах цагаараа унтж байгаа хэрэгтэй гэдэг ч юм. Энэ зүйлсүүдээ бас маш сайн хийжээж нөгөө далд ухамсар чинь бас жамсаар илүү сайхан ажиллаж өвдгөө гэсэн. Тэгээд бас одоо манай монголчуудын хийдэг байсан нөгөө харзны ус гэдэг чинь бас энэ пиццэг биеийг аюулсан цэвэрлж өгдөг техник байгаад байгаа юм. За мөн зунд нь бол бид нар би бүрсээ зорж очсон өмнө жилийн зун тэгээд нөгөө говь алтан талын хүрхрээ гэж сайхан газар орон байна. Тэр чинь бүр ингэж тоонороо хүүтэн ус ингэж бууж ирж идэг. Тэнд чинь одоо манай ингээ Монгол бүгчүүд очиж хүмүүсийн бичлэгийг харж ирсэн. Тийм ингэж өөрсдөө тэр хүмүүс чинь ингэж өөрийгөө цэвэрлж байгаа байхгүй. Тэнгүүд яг онлын хувьд бол 4 минут тэр хүүтэн одоо тэр байгалийн усанд ч юм уу те ингээд зогсоход 4 минут зогсоход л хүний энэ давхаргууд гэж ярьж байгаа. Биеийн давхаргууд хүний 7 давхарга 7-оос 9 давхаргад байдаг гэж онол үзээд байна. Энэ бүх давхаргууд чинь 4 минутанд бүрэн цэвэрлэх боломжтой. Тэр байгалийн одоо хүрхрээнд тэгэхээр одоо тэр говь ултаа далтаа тамбогд руу явж явах замдаа тий сахан тэр талын хүрхрээнд очиод биедээс хуримтлагдсан тэр нурууны булчингуудаар суудсан тэр зүйлсүүдийг сайхан цэвэрлээд авчих жишээ таахгүй. Тэгэхээр ингээ пиццэг бие дээр ойршиж байгаа тэр зүйлсүүдээ бид нэр ингээ байгалийн аргаар нь яаж дэмжиж өгөх юм гэдэг зүйлсүүдийг бас илүү мэдчих хэрэгтэй байна. Тэгээд жишээ нь миний хувьд бол одоо яг тэр талын хүрхрээн дээр бүр ингээ 10 минут хангалттай зогсож байгаа юм. Нөгөө бүдүүн том сайхан бирта хүчтэй бөхчүүд те зогсоод хад ингээд тэсээ зогсоод байсан би ингээ 10 минут ингээ зогсоод нь шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө сайхан бяцлаглалын хүч маань баггүй юу. Тэгээд ингээ сайхан хангалттай цэвэрлэгээ тэр хүрхрээн дээр ингээ гоё ачаал бүгдлийн сайхан мэдрээд бүгдийн сайхан ингээ цэвэрлжиж шүү дээ. Тийм боломж хүртэл байна шүү дээ. Тэгэхээр байгалийн аргаар цэвэрлэнэ гэдэг нь яг тэр зам ёсны цэвэрлэгнүүд гэж байгаа юм. Тэгэхээр сайхан өөрсдөө ингэж сайхан байгалийнхаа аргаар цэвэрлэж байгаараа энэ бол маш сайн дэмжлэгүүд байдаг шүү. Галлаа тэр талын гоё хүрхрээнүүд, боргоонууд монголчууд аршаа угаад байдаг чинь тэр пиццэг би эртээр үеэс цэвэрлж мэддэг байсан байна шүү дээ. Энд чинь тэр чин цаанаа тэр ариун тагшин газар учраас тийм гоё цэвэр тунгалаг аршаа ус дэлгэрж идэг. Угаасаа орон зай хувьд тэд нар ч учиртай газрууд байхгүй. Тэгээд мөн мод сайхан бүгдэн голтой модонд мод чин дотроо усан долгионтой ээж идэг. Хүний биетэй адилхан. Тэгвэл хүний бие чи өөрөө 80% нь усны мэдээлэлтэй. Тэнгүүд нэг усны мэдээлэлээ сайхан засахын тулд модны хажууд сайхан тийм ингээд нэг хэдэн минут та 10 минут ингээд сайхан зогсчиход таны нөгөө ус чи өөрөө нэмэх цэнхтэй байхгүй. Тэгээд та ингээд зогсоор тэнд байгаа уснаас усны эрчим ингээд үсээд та ингээд тэнцвэртэй болж эхэлдэг байхгүй. Тэгэхээр бас нэг ямар нэгэн хүнд ярмааргүй ч юм уу нэг хүнд асуудал тулгарх юм бол тий та
та ингээд сайхан бүдүүн голтой сайхан модны хажууд очиод зогсож болно. Тэгэж бас өөрийгөө эхний төвшөнд ингээд гоё цэвэрлж болох юм шүү дээ. Тэгэхээр байгалаар цэвэрлэх, ухамсараа цэвэрлэх энэ техникүүд бол бүр асар хүчтэй техник гэж явдаг. Яг л энэ нөгөө бясалгалын мөн чанартай адилхан гэсэн үг байна. Бясалгал хийж байгаатай адилхан илүү таныг гоё дэмжиж өгнө, тэтгэж өгнө, тижээж өгнө. Тэгэхээр бид нар амьдралын эрчмээ хаанаас авах вэ гэдгийг аягүй сайн мэдэх хэрэгтэй. Них мэдэхгүй анзаарахгүй юм шиг ингээд яваад иж болохгүй гэсэн үг байна. Сая таны хэлсэн аргуудаас сонсч байсан бид нар бас л нөгөө ухамсаргүйгээр өөрсдөө бодлогүйгээр байгальд гарахаар сэтгэл санаа сэргээл нэг сайхан болоод л хүрээд ирдэг. Голын урсгал сонсоод ингээд нэг хэсэг суухаар нэг гоё ингээд цаагаараа тайвширчдаг энэ төр гэдэг нь ерөөсөө л хүн болгон нээл ингээд тийм байгальд гарахаар сайхан шүү, гол усны чимээ сонсохоор сайхан шүү гэдэг нь ингээд ухамсартайгаар хэрвээ үйлдэх юм бол бид цаанаа ингээд өөрийгөө энерги засаад эрчим хүчээ ингээд сэлбэд яваад идэх юм байна гэдг нь бас яг ингэж бууж байна. Бас түрүүнд тэгсэн штэ ач холбогдлын мэдсэн юмдаа хүн анхаарлаа хандуулад үйлдэл хийдэг гэсэн. Өөртөөгөө за ер нь асуудал надад байгаа юм байна да гэдгийг би мэдээд тэрнээсээ болоод илүү тайван за болчих юм байна. Болгохгүй гэвэл би болгохгүй болгочихно гэвэл ер нь би болгочих юм байна гэдэг бодолтой болсон цагаас хойш аяг хөнгөн болоод илүү амар тайван амгалан болсон. Тэгээд бусад хүмүүс ч гэсэндээ бусд руу чиглэхээсээ улдаар өөртөөгөө нэг ажиллаад үзээсээ өөрөө ажиллаарай гэж би хэлэх биш тийм ээ. Яг энэ өөртөөгөө зөв техникээр зөв дэс дараалалтай ажиллах хүмүүс хүнийг урьж авчираад байгаа нь ерөөсөл энэ юм байна гэж би бодлоо. Тэгэхээр хоёулаа ингээд хоёр дахь удаага ярилцаад сонсогчдоо үзэгчдээ мэдээллийг өглөө гэж ойлголоо энэ удаагийн ярилцлагын төгсгөлд. За тэг баярлаа. Ялтчгүй ингээд маш сайхан зүйлсүүдийг хүсэж явдаг учраас сайхан оролцогчдыг оролцуулж байдаг чинь бас чамдаа баярлдаг шүү. Тэгээд бид нар одоо ингээд сайхан хүмүүст ярилцлагын маань угаасаа л ач холбогдол эцсийн зорилго бол олон хүмүүс амьдралын гоё сайхан баяр баясгалантай болоосай. Олон хүмүүс энэ зүйлсийг сонсснороо өөрөө өөртөө нь бүх боломж байгаа юм шүү гэдгийг сайхан мэдээсээ бас мэдрээсээ тарих зүрхээ сайхан холбож өөрийнх нь тэр сайхан өөрт оршиж байгаа нөөц оршихуйг сайхан далд ухамсарыг сайхан бүтээж тэгээд энэ далд ухамсар гэдэг чинь өөрөө хүчтэй зүйл дээр нь нэмээд бясалгал гэдэг хүчтэй зүйл ороод ирэхээр энэ чинь бүр хурд нь бол гэрлийн шин зам, гэрлийн ухамсар гэж ярьдаг. Тэгэхээр яалтчгүй л одоо энэ өөрөө бомбын ирэн ирсэн энэ цаг үед өөртөө ажиллаж байгаа хүн, өөрлөгөө тэмүүлж байгаа хүн, өөртөөгөө уулзах гэж зорж байгаа хүн илүү амжилтанд хүрнэ, илүү нөгөө элбэг хангалуун, эрч хүчтэй, эрүүл энх сайхан амьдрах боломжтой энэ зүйлс энэ цаг руугаа шахагдж байгаа. Тэгэхээр зөв явж байгаа хүмүүсийн цаг нь ирж байгаа учраас илүү өөртөө ажиллах энэ зүйлсүүдийг л одоо ингэж гоё түгээж байгаа чинь бол цаг үетэйгээ нийцсэн маш сайхан зүйлс шүү. Тэгээд энэ зүйлсд бас гоё ингэж хувь нэмрээ оруулж олон хүнийг сэрээхэд сэргэг ухамсартай болгоход хувь нэмрээ оруулж байгаа танд бас их танаа хамт олонд маш их баярлаж байна. Бид нар тэгээд ер нь бол юунаас илүү зайлсхийх ёстой вэ гэхээр хитрхи гадаад оршихуйг сурталчлаад байгаа хитрхүү 5 метрхүүгээр дамжуулсан зүйлсүүдийг санал болгоод байгаа зүйлсүүдээс жаахан ч гэсэн завсарлан авч татгалзаж харин нөгөө жам ёсороо байх илүү тэр дотгошоогоо байх дотоод мэдлэгийг мэрэгэн ухаандаа надад байгаа юм шүү гэж өөртөө найдах гарц гаргалгаанууд руу чиглэж байгаа зүйлсүүд рүүгээ илүү сайхан тэмүүлэх аливаа зүйлсийг сайхан эргээр олж харж өөрийгөө эргээр олж авах өөрийгөө эргээр бүтээх. Тэгэхээр энэ 2026 онд та сайхан өөрийгөө шинээр ухамсарын түвшинд бүтээхийн төлөө ингээд гоё тууштай дадлуудыг хийгээд явах юм бол та яалтчгүй амжилтанд хүрнэ гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр сонсогчдоо үзэгчтэй хөтөж подкаст шинэ оны тусгай дугаараа сонсогч та бүхэнд зориуллаа. Өнөөдрийн зочин бол далд ухамсарын олон улсын мастер ууган жаргал байсан. Тэг бид өдөр тутамдаа санаатай санамсаргүйгээр далд ухамсараа ашиглаж байгальтайгаа одоо ингэж нэгдэж өөр өөртөөгөө ажиллаж энэ ажил амьдралаа бас бүтээлцэж явдаг байх нэ. Тэг үргэлжлүүлээ та энэ тухай мэдээж судлахыг хүсвэл бясалгалын тухай судалж өөрөө бясалгал хийхийг хүсэх юм бол ингэ дэлгэрүүлэх мэдээж боломжтой. За энэ удаад бол яагаад далд ухамсар чухал юм бэ? Бидний амьдралд яаж нөлөөлж ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ? Яагаад гэдэг дээр илүү зочин маань бид хоёр бас төвлөрч ярьлаа. Баярлалаа. Танд шинэ оны мэнд хүргэе.
Баярлалаа. Та бүхэндээ бас шинэ оны мэнд төргий. Тэгээд сайхан морин жилдээ сайхан өөрсдийнхөө сансан бодсон ажил үсийг бүтээж тэгээд сайхан өөртөөгөө ажиллах цаг гаргаж тий сайхан өөрсдөө шинээр олж уулзаарай гэж өрөмөрөн. За баярлалаа. Сонсогчдоо та бүхэн ч гэсэн шинэ оны мэнд хүргэе. Дараагийн дугаараар эргээд уулзъя.